Та бүхний амар гэрээ. Харж байна уу? Би нөгөө нэг Windows мэдлэгцэх тийм 9 тус суралцсан байгаа. За. Би өнөөдөр хийх ажилгүй сууж байна. Зүгээр суухаар шүүмжилж суу гэдэг лөө. Заримдаа англи хэлээр хин нэгэн хүнийг шүүмжлэхийг roasting гэдгийг тэр нь гал дээр ингээ шарах гэж байна. Тэр зарим нэгэн хүний үзэж байгаагаар энэ би молор эрдний энэ яриаг шүүмжилсэн л дээ. Тэгээ эхний 10 минут 9 минут 35 секунд хүртэл нь шүүмжилсэн. Тэгэхээр 10 минут roasting хийх 10 минут шарах одоо бас түүхий байна гэж хэлээд байх шиг байна. Тэгэхээр би өнөөдөр бас нэг цаашаа үргэлжлүүлээд нэг 10 минут шараад үзтээ юм уу гэж бодлоо. За. Дууга чангална. Манай мэдж байгаа нөгөө ээж аваад залуу үеийг барьдаг, зогсоодог, хаадаг. За, ээж аваад залуу үеийг зогсоодог, хаадаг гэж ярьж байна. Үнний хувь байж магадгүй. Зарим нэгэн айл гэр бүлд одоо юу гэдгийг хүүхдүүдэд нэлээд чөлөөтэй байлгадаг эцэг хүүд байдаг юм шиг байна. Оюун санааны хувьд, эдийн засгийн хувьд одоо юу гэдгийг тусгай тогтнолыг олгодог. Миний хувьд болохоор оюун санааны тусгай тогтнолыг ер нь бас их эртнээс мэдэрчихсэн. Харин эдийн засгийн тусгай тогтнолыг одоохондоо олж аваагүй. Эцэгтэйгээ хамт бизнес эрхэлдэг учраас эцгийн үзэл бодол, мөнгөний төлөвлөгөө чухал байдаг. Би ажлаа гүйцэтгээд цалингаа авах ёстой. За, тэгээ эцэг эхтэйгээ ингээд хэрүүл урал хийгээд конфликт хийгээд ээж болохгүй. Эцэг эхтэйгээ байнга одоо гэдэг зөрчилдөөнтэй байсан хүмүүс интернетэд эцэг эхээ муулж одоо бичлэг хийдэг байж болох юм. Энэ хүн одоо ямар нэгэн байдлаар өмнөх үетэйгээ бид нэр зохицохгүй байна, өмнөх үетэй зохицохгүй байна гэсэн тиймэрхүү зарим хүний хувьд үнэн, зарим хүний хувьд худлаа тийм юмыг давтаад байна. Энэ надад таалагдахгүй байна. За. Тэр чи яадаг байхгүй. Залуу үе чинь компьютерт орчихсон, интернетэд орчихсон байна шүү дээ. Тийм. Шалуур амьдралын түвшинд очиод байна шүү дээ. Тэгэхээр бид нар 100 жилийн өмнөх залуу үе интернетэд орчихсон байна гэж байна. За, би бол энэ хүнийг бол арай залуу хүн байна. Яагаад гэвэл надад ийм бууралчихсан цагаан хүмүүс байхгүй. За нэг 40 хүрээд гарч эхлэх үз. Би ингээд залуу үеийн хүн интернетэд орсон хүртэл яагаад шашин шүтлэг, итгэл бишрэл гэж яриад байдаг юм хэрэг залуу үе интернетэд орохоор яаж вэ? Янз бүрийн үзэл суртал мэдээлэлд одоо гэдгийг автаж байна. За энэ доор нэг тийм феминизмын одоо өмнө нь ямар байсан, дараа нь ямар байсан гэсэн тийм бичлэгийг тавьж та нарт үлдээе. Бас интернетэд тэр шашны хөдөлгөөн их өрнөдөг учраас залуу турк, араб тийм залуучууд эцэг эхээсээ илүү хүн сурталтай фундаменталист болж байна. Тэгээд бүр Аллах акбар бид энэ Европын ардчлалтай тэмцэх хэрэгтэй энэ гэсэн тиймэрхүү юмд суралцж байна. Тэгэхээр интернетээс хэрэгтэй хэрэггүй маш их хэмжээний мэдээллийг залуу хүмүүс авч байна. Тэгээд өөрийн одоо юу гэдгийг саруул ухаанд одоо тунгаах ёстой. Гэтэл чинь бид нар одоо юу гэдгийг амьдралын нэг тийм шал өөр төвшөнд очиод байгаа юм бол байхгүй. Харин ч эргээд буцаад одоо юу гэдгийг байгальдаа ойрхон байх юмсан, тэр фермийн аж ахуйд ойрхон байх юмсан, малаа буцаад маллаж сурах юмсан, тиймэрхүү одоо юу гэдгийг хүсэлтэй байдаг залуучууд бас цөөнгүй байдаг байх гэж би хувьдаа найдаж байна. Гэтэл чинь л одоо бүр тэр сансрын юм шүтээд одоо юу гэдгийг хаа холын юм шүтээж явдаг тийм одоо юу гэдгийг залуучууд байгаа. Тэгээ хэрвээ ингээд гудамжаар ингээд өөрийг янз бүрийн гачин сонирн болгочоо явж байгаа залуучууд ч бас байгаа. Тэгэхээр тэр амьдралын төвшин юм уу, сэтгхүүн төвшин юм уу би сайн мэдэхгүй байна. Гэхдээ зарим талаар сэтгхүүн төвшин интернетээс болоод доройтсон. Тэгээ эцэг эхтэйгээ ингээ хэрүүл хийгээд эцэг ихэд ил асуудал байна гэдээ ингээ толгоо угаагаад ээж болохгүй. Энэ нөхөр одоо юу гэдгийг тэр эцэг эхтэйгээ одоо юу гэдгийг хэрэлд гисэн шинжтэй юм гэл ярих гээд байна шүү.
Би хувьдаа нөгөө шашин шүтлгийн одоо юу гэдгийг философийн зүрийн одоо юу гэдгийг сонссон одоо эрэл хайгуул хийсэн хүний хувьд нэг сайхан дүрэн байдаг штэ. Үеэс үед одоо юу гэдгийг нэг тийм дараа үе нь өмнөх үеигээ хүндэлдэггүй. Тийм үү. Тэгээд би одоо юу гэдгийг 18-тай залуучуудтай зодтолдох юм бол намайг одоо юу гэдгийг 30 гарсан ихтэй зодоо хийчихна. Тий. Тэгэхээр анх захаа хүндэл одоо юу гэдгийг тэр залуучууд тэр энергитэй хүчтэй энэ хамаагүй. Би ингэж чадчих тэр гэдэг чинь хамаагүй. Чи зүгээр л өмнөх үеэ хүндлэх ёстой. Тэгээ эцэг эхийн ач инэрлийг заавал сэтгэл гэж юм байдаг юм бол бодож ёстой. Эцэг эх чинь чамаа ингээд биеийг чинь ингээд төрүүлчлээ. Миний хувьд болохоор юм эрэгтэй хүн болоод төрчиж толон тархнаа царай муутай богино хүн ихтэй юм тэгээ гоовчлах юм байна. Гэхдээ би одоо ингээд эр хүний биеийг олоод төрсөн. Тэгээд надад тэр өгсөн хоолунд нь хор байсангүй. Би ингээд хүн болчиж тий хүний дайтай амьдарч байна. Нэг найз охинтой болоод ирсэн чинь орон сууц ажиллаар намайг хангасан. Тэгэхээр би эцэг ихтэй гүн талархалтай явдаг. Мэдээж зөрөлдөх хэрүүл гэдэг алалцлал одоо хэрэлддэг ч гэдэг л амар хэрэлддэг тийм үе байдаг. Гэтэл гэр бүл шүү дээ тий. Бас ингээл хамтдаа амьдрах ёстой гэж. За тий. Яна амар удаан хурсан яригддаг. Замхурс. Одоо тэр шороо юу гэдэг энэ жил тийм дээр суусан энэ жил тийм одоо хувь заяа самхчин жилчих шиг энэ жил одоо мэчин жил гэж байна шүү дээ. Би таас энэ бол их тэнэг хүн байна. Ер нь их тэнэг хүн байна тий. Бидний амьдарч байгаа энэ бодит байдал, reality одоо энэ бидний энэ амьдарч байгаа энэ сансрын энэ огторгууд байгаа энийг тийм бөөнхий чулуу ямар бүтцтэй байдгийг тийм үү. Эхлээд нэг тийм галан бий вэ, бөөнхий галан бий. Тэр галан биеийг тойроод нэг тийм шорон бий вэ. Шорон биен дээр нэгээд усан бие ингээд урсж гин, усан биенээс нь ингээд мод ургаж гин. Тэгээ модноос нь одоо бидний амьсгалах боломжтой тэр хүчил төрөгч ингээд гарч ийн гэж байна. Тэгээ энэ бол бидний ертөнцийг бүтээж байгаа 5 бие махбод гэж эртнээс ярьсаар ирсэн. Энд бол ямар ч мухар сүсэг байхгүй. Энэ бол бодит байдлыг ингээд ажиглах нь тийм байдаг л гэсэн. Тэгэхээр өвөг дээдс эртнээс ажиглаад ингээд өвлүүлээд уламжлуулаад тэгээд ингээд ирчихсэн байна. Тэдний итгэл бишрэлийн дагуу болохоор энэ 5 махбод нь одоо гэдгийг бас нэг доктортой байдаггүй. Заримдаа нэг тийм агаарын их урсгалын юм байдаг, заримдаа гал төмрийн юм байдаг, заримдаа нэг тийм газар хөдлөлт тэр шороо чулууны үе байдаг ч гэдэг юм. Тиймэрхүү итгэл бишрэл байгаа. Тэрийг болохоор энэ Азийн философи, Азийн зурхаан ухаач гэдэг юм нэг тиймэрхүү юм байна. Энэ хүн үнэхээр одоо тэр гэдэг юм мухар сүсэг балай одоо гэдэг юм та өнөөдөр сексийн хувьд юм байна. Эсвэл одоо юу гэдгийг хайрын хувьд юм байна, эд мөнгөний хувьд юм байна гэдэг нэг Европын зурхаа гэдэг шүү дээ, ордны зурхаа. Тэр загас байдаг, номын орд, жинлүүрийн орд тийм байдаг гэдэг интернетээр дүүрэн байгаа. Тэрийг бол мухар зүсэг мэтэр одоо юу гэдэг шүүмжилж бас болно шүү дээ, тийм үстэй. Гэтэл чинь энэ Европод нь яаж юм? Сайхан одоо юу гэдгийг тэр соёлоо авч яваал дугтуй тэр барилга байшин хогшил шаазын идэл энэ төр дээр чинь ингээл тэр 12 ордоо ингээл дүрслэл ингээл гайхалтай соёлыг ингээл бүтээгээл яадаг шүү дээ тий. Гэтэл Азууд бол хувьдаа ийм бахархалтай байх ёстой шүү дээ. 12 жилгээд бид нэр ингээд өвөг дээдсээс өгсөн нэг юм байна. Шинжлэх ухаанаар ярих юм бол энэ хятад, Солонгос, Япон, Монгол энэ төр гээд үндэстэнгүүт чинь гарцаагүй нэг Адам Ев гэдэг шиг нэг өвөг дээдстэй байж таараа. Тэр өвөг дээдсээс нь одоо юу гэдгийг өвлүүлсэн юм байна. Тэр бол нэг тэр энэ хүний ярьдаг шиг тийм 100 жилийн настай юм биш. 5-6 мянган жил тэрнээс ч эртнийх байж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. Би тэгээ хувьдаа энэ 12 жилийг судлаад одоо янз бүрийн бичлэг бас англи хэл дээр ерөнхийдөө хийсэн байгаа тийм. Ингээд Монгол хүн одоо 12 жилийг нүүдлийнхаа соёлд ингээд хэрэглээд ирсэн. Тэгээд Монгол гэрийн байрлал бол 12 жилээр явагддаг. Үүдэн дээр морь байдаг. Ингээд зүүн тийш харах юм бол гал тогоон байдаг. Тэнд луу, могоо, морь тэгээд хонь гэдэг байх хэвээр. Ингээд мориноос баруун тийш харах юм бол тэр бид нэр шин төрсөн хонь хургыг яадаг үлээ дээ.
үүдээр оруулаад тэр галтгооноос жоохон хажуухан нэг жижигхэн хашаа босгоод тэнд хон хоргонуудыг хасдаг шүү дээ. Тэгэхээр тэр хон жил байрладаг байрлал нь тэр байна. Гэрийн тооноор нар тусгаар тэр дахиад зүг тусдаг учраас тэнд одоо дахиад байрладгийн зүүн талд одоо бүжин лам бурхан одоо үр хүүхдийн бурхан байрладгийн. Тэгээд бүжингийн дараа луу байдаг нь ямар ч тохиор луун гэдгийг тэгээд туулай луун иддэг учраас тэр луу бол одоо туулайнаас нэг хүчтэй биш энэ төр гэсэн маягаар ингээл янз бүрийн тийм соёлын одоо үзэл бодлын ч юм уу эсвэл нэг тийм хөгжилтэй сайхан тийм соёлыг одоо үгдгийн бүтээсэн байна шүү дээ. Гэтэл чинь энэ нэг одоо юу гэдгийг сэтгэлд нь нөгөө нэг өмнөх бичлэг дээр ярьсан тийм юу ч нийцдэг үү. Тий. Ямар дотортой гэдэг үлээ бузар дотортой гэдэг юм уу арилцсан дотортой гэдэг юм уу нөгөө буддагийн аягаар ярих юм бол цэвэрхэн аяг биш юу ч хийсэн балиар гашилчдаг ч юм уу тий сэтгэл нь тийм гашилчсан хүн байж магадгүй. За тэгэхээр тэр Азийн 5 бие махбодын одоо энэ та нар бодоод үзлээ энэ бидний дэлхий юунаас бүтсэн байна шороо ус агаар мод тэгээд гал энтер гэдэг байна шүү дээ тий тэр манай байгаль их чинь тэр доороо тийм халуун галзтай тийм тэр энийг шүүмжлээ заяа. Тэгээд энэ 5 хушуу мушуу тавихаар одоо юу гэдгийг сата матаных гэдэг энэ Европод бүр тийм дүнхүү бүдүүлэг тийм одоо юу гэдгийг ханхуу хүмүүс байдаг байхгүй Европт. Тий. Бүр христийн шашны тэр хүнд сурталтангууд гэдэг бол ерөнхийдөө бол 5 хушуу мушууг бол шууд сатаны матаны юм. Сүмээс гадуур бүх шашин итгэл бишэл бол сатаны юм ч гэдэг юм. Тий балаа юм ярьдаг юмнууд байна. Шашны ойлголтыг хамтдаа явж байгаа энэ хоёр өөр юм байна. Ер нь Монгол бол яг жинхэнэ одоо энтгэгийн одоо буддачийн энтгэх хүн шүү дээ. Жинхэнэ буддын шашин бол Монголд орж ирээгүй. Бидний энэ буддын шашин жинхэнэ будда гэж юу байсан? Би энэ байхан буддагийн одоо юу гэдгийг эсрэг тийм одоо юу гэдгийг бичлэгүүд хийсэн байгаа. Хамгийн сүүлд юу гэж хэлсэн? Зовлон гэдэг бол одоо нүглийн үрдүү юм аа ч гэдэг. Тэ? Бусдын төлөө ингээд зовж яваа хүн яасан? Нүгэлтэй юм уу? Юу яриад байгаа юм? Тэгээд амьдрал бол зовлон гэж байгаа шиг. Тэгэхээр логикоор болохоор амьдрал нь болохоор нүгэл болж таарах юм тийм үү? Тэгэхээр будда гэдэг яг хэлсэн ярьсан юм нэг тэнэг балаа юм байдаг байхгүй юу? Тэгээ баахан хүн одоо юу гэдгийг тэрийг дагаж шүтсэн юм байна гэд улс орон дээр очих болгондоо одоо юу гэдгийг Японы соёлтой нэг холбогдоод Японы буддизм ч гэдэг юм уу Солонгосын буддизм гайл нэг юм байдаг төвдийн буддизм гайл нэг юм байдаг Монголд болохоор бас монголчуу маягийн төвдөөс бас ялгаатай шүү Монголын буддизм ч гэж байдаг тий Тэгэхээр одоо юу гэдгийг буддагийн хэлсэн 5 сургаал нь манайд үржээд 20 одоо 20 болоод үржиж ч юм уу янз бүрийн юм байгаа тий Тэгэхээр одоо юу гэдгийг жинхэнэ буддизм гэж юу юм яг буддийн сургаалын үндэс нь болохоор нэг олигтой юм байдаг уу ерөнхийдөө бол энэ хорвоо ертөнцийн сансар надаас юу хүсэж байна гэдэг нь бол хамаагүй тийм үү би тэр сансараас одоо юу гэдгийг өөрийгөө зайлуулах ёстой гэсэн юм хүн байдаг байхгүй гэтэл чин хар хүн болохоор энэ сансар надаас юу хүсэж чинь сансарын дагуу энэ тэнгэрийн хүчинд ороод би одоо юу гэдгийг ихийг бүтээн гэж явдаг байхгүй тий Тэсэн гэж яриад байгаа юм чинь ястаа бодлоо жинхэнэ орж ирв төгдөөл дамжаад буруу ойлгодоод орж ирсэн нэг юм сонин морсог яваад байгаа байхгүй жинхэнэ буддын шашин бол маш их инэрэнгүү нэг хайрлан хүндэтгэх нь яг төвдөөс орж ирсэн энэ тал дээр бол би санал нэг байна. Буддын нэрийн хажуугаар баахан төвд бурхан шүтээд байгаа. Хамаагүй одоо юу гэдгийг янз бүрийн бурхан ч юм уу илүүдтэй. Тэр тусмаа тэр одоо юу гэдгийг дорж жүгдэн гэдэг бол одоо юу буддын шашинтэй ямар ч хамаагүй шүү дээ тийм үү. Зүгээр л цэвэрл төвдийн шашин, буддын шашин шиг одоо юу гэдгийг хийцтэй. Мөнгө хийж авахгүй. Мөнгө хийж авахгүй. Жинхэнэ буддын шашны лам хинээс мөнгө авахгүй. За манад бол барилж одоо том ламнар бол одоо барилж олигархийн төвшөнд очиж байжсан байх шүү дээ. Дэлхийн хаан ямар ч юм хийдэд энэ үнийн жагсаал байдгүй. Энэ вэ шүү дээ. Энэ бас их худалч хүн байна. Тийм үү? Ямар ч зохион байгуулалттай шашин мөнгө төгрөг эд материалын дээр одоо юу гэдгийг ингэж томорч байгаа. Би ямар нэгэн сүм хийдэд одоо нэг хон аваачид үгүй л дээ. Тэр би мөнгө өгсөн явдал уу? Мэдээж мөнгө гэхээр та нар юу гэж бодож байна? Миний энэ компьютер миний энэ гар утас бас мөнгө шүү дээ, тийм үү?
Тэгэхээр тэр хонь одоо хідэн төгрөгийн үнэтэй байдгийн. Мөнгөөр заавал одоо юу гэдгийг нэг цаас, зоос гэд бодоод байх хэрэг байхгүй. Мөнгө авахгүй байна гэж байхгүй. Ямар нэгэн шашны байгууллага, ямар нэгэн байгууллага мөнгө олж ил байвал тэр ирээдүйтэй тэр мөнгө олдгоороо тэгээ цааш явах ёстой. Нэг шашны дүрэн байгаа. Эсвэл одоо юу гэдгийг хүний нэг тийм сайхан ёс үе тийм үү. Лам хүн ингээд хүмүүсээс ингээд гудамжинд ингээд мөнгө гуугаад явах ёсгүй. Мөнгө гуугаад явахгүй. Тэр нь одоо нэг хар гуйлагчин энэ гудамжинд одоо юу гэдгийг хүмүүсээс мөнгө шалгаагаад нэг давхруудаар ороод эсвэл айлуудаар ороод тийм үү. Гэр айлууд байдаг бол ороод надад мөнгө өгөөч, надад мөнгө өгөөч гэдээ явдаг тийм хүний ёс байхгүй. Тэгэхээр нэг газараа суугаад гуйлаг гуйдаг. Лам нар болохоор тэр хийд сүм байгуулсан сүм хийд тэр чинь бас мөнгө материалаар байгуулж байгаа шүү дээ. Тэндээс суугаад ард түмний одоо юу гэдгийг буян хандвиг одоо хүлээгээд эндээ суудаг. Тэгэхээр тэнд босоод янз бүрийн үйлчилгээ явуулдаг бол хүний сэтгэлийг засдаг. Тэр тарны ёсонд одоо юу гэдгийг ид шидтэй тарин одоо хүний одоо үгэнд хүч байна гэж үзээд одоо тарны ёс гэж юм байна шүү дээ. Тэр мэрийг одоо ном уншиж өгдөг бол тийм тариф байх нь зүй ёсны хэрэг. Ямар нэгэн байдлаар одоо энэ сансарт амьдарч байгаа бол эд материал одоо юу гэдгийг хэрэгцээ гэж байгаа. Хэрэгцээ. Ямар ч амьтанд хэрэгцээ гэж байгаа. Бурханд ч хэрэгцээ бий, хүнд ч хэрэгцээ бий, тэр доор шавж хорхонд ч хэрэгцээ байгаа. Тэгэхээр хаан ч юм байхгүй энэ төр гэсэн балан юм барьж байгаа хгүй. Зүгээр л хоосон балай яриа. Тий. Би бас боддгийн. Ингээд хар хүн энэ бас нэг буддын энэ байгуулсан сүм хийдийн дагуу одоо юу гэдгийг бас нэг ашиглаж бас амьдрах юм шиг байна. Ингээд их нэртэй хаягдаад гэдэг өндөр наслаад үр хүүхднүүдэд хаягдаад ингээд гуйлаг гоохын цагт хаашаа очих вэ гэж. Тэр бадар аяга барайл одоо юу гэдгийг тэр хандуу мандуу өрөх гэж байгаа тэр сүм өмнөх нь эргэн тойрон байгаа хүмүүсээс гуйлаг гоо шүү дээ. Тэгээ хар хүн тэгээ суух байхгүй юу? Тий. Тэр лам нар нь одоо хар хүнийг яаж ашигладаг юм бэхээр тэр сандал ширээ энэ дагуурс энэ тэрийг одоо хайлуулаад ингээл тэгэл хийх ажлыг нь одоо бас хар хүн нугуулж өгдөг л байхгүй. Байшин мэрилгэн бас хар хүн хийж өгдөг л байхгүй. Тий. Тэгэхээр аль альдаа одоо гэдгийг нэг тийм бас нэг тийм ашиг тустай юм бас байгаа. Бүх юм сэтгэл лам хүн сэтгэлийн байх хэрэгтэй. За тий. Тэр мэдээж сэтгэлийн л тэр зогтуунд нь одоо юу гэдгийг сая төгрөг хийх үү 50 сая төгрөг хийх үү гэдэг чинь тэр сэтгэлийн асуудал шүү. Тэрэн дээр одоо чинь юу гэдгийг энэ нэг шүүмжлээд хэрэг байхгүй шүү. Мөнгө ажиллах. Бизнес ажиллах. Уг нь ламрын одоо манай буддын ламрын одоо уншиж байгаа ном сургаалт бол сэтгэлийн сэтгэлийг одоо уг нь сайхан юм номлоод байдаг мэдэхгүй шүү дээ. Тэр ном судраа уншаад төв төлөө мэдэхгүй ламрын зөндөө биш шүү дээ. Хин нэг нь мэдчихэж хин нэг нь чи ойл одоо ганц ямар боловсрол явагдаж байна. Би ч одоо жил болгоо очиж тэр залуучуудыг хардаг тэр лам болж байгаа хүүхдүүдийг очиж би ажигладаг. Би чинь залуу үедээ маш их ажилладаг. Би чинь одоо 4 их сургууль, дээд сургууль нэг талаар нэрээ тэр лам болно гэдэг бол харамсалтай шүү. Харамсалтай. Лекц уншдаг. Тэгээс одоо нэг мэрэгчлээ би чинь баригдаад явж байгаа юм шиг байхгүй. Тий. Ангаахын багш бол ангаахтаа л баригдаад байгаа. Мөйсийн багш мөйстаа л баригдаад байгаа. Би чинь тийм юм шиг байхгүй. Тэг. Анхаарч лекц уншиж, мөсрүүч лекц уншиж чинь. Тэг. Сойсрүүч очиж лекц уншиж чинь. Тэг. Нэг тийм сайхан асуулт чи юу хийж чадах вэ? Чи ямар гарын урттай вэ гэж. Би сайн бодож чадна, би сайн юм илтгэж чадна гэдэг бол гарын уур биш. Тэгэхээр энийг нэг үнэлэх юм бол биш. Би одоо юу гэдгийг шинжлэх ухааны техникийн сургуульд очиод хэл соёлын шашны лекц уншины тэр гэсэн юм бол байхгүй. Би одоо юу гэдгийг тэд нар сонирхгүй баг. Тийм үү. Гэтэл энэ хүн албаар л одоо юу гэдгийг тэр бүх тэр газруудаар очиод ангаахын хүнд философи хэрэгтэй байна. Инженер хүнд философи хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Тэгэл явдаг юм шиг байна. Тийм. Тэгэхээр яг үгүй нэг тийм бүх юмд л хошоогоо дүрдэг тийм философи гэж салбарыг л одоо сонгоод авчиж л дээ. Тийм учраас л ийм чөлөөтэй байна. Ерөөсөө би чинь нийгэм дотор ингэж явдаг юм байхгүй. Олон нийтэд лекц уншиж явдаг юм. Тэгээс би нэг нам дотор
ардын нам гэж шүтээ сууж идэггүй. Арчлан нам гэж тэрэндээ баригдчихсан сууж идэг. Тийм хүн биш байхгүй би хэлдэг шүү дээ. Би ч олон нийтийн хэлдэг шүү дээ. Бүгдийг би харж байгаа. Би бүгдийг ажиглаж байгаа. Бүгдийг онол дээр тулгуурлаж ярьж байгаа. Энэ чинь миний одоо нэг сэтгэлийн хөдөлгөөн ч юм уу өөрийнхөө нэг санааг яриад байгаа ч юм уу тийм биш шүү дээ. Би ч олон ном уншиж тэр онол гэж ярьж байна л да. Энэ онол их сонирн байдаг. Коммунизмын онол гэхээр нэг сайхан хүмүүнээ бодсон юм шиг байдаг. Гэтэл чинь яг бодит байдал дээр их муухай харгас байдаг. Тэгээ нөгөө бусдыг ингээд шүүмжилдэг нарцист ингээд нөгөө нэг амар ажил гээл ингээд хатуу муухай тийм ааштай хүмүүст нь л одоо ингээд дэвшээл ингээд нийгмийг ерөнхийдөө хэцүү хүнд болгож идэг тийм үү. Гэтэл чинь ингээд нэг юм ном ингээд уншихаар одоо юу гэдгийг нэг тийм юм жоон балаа юм одоо гэдгийг хүүхдийн гимээр юм бичсэн ич хид тийм ярьж байгаа тийм шашин болохоор хийж бүтээж байгаа юм нь болохоор гоё байдаг тийм үү. Гэтэл чинь бас муухай хараа юу гэдгийг дайсныг устгах ингээд үйл итгэгчдийг аал устгах гэсэн тиймхүү муухай бүр шууд ээлт тийм хорон санаатай шашин байна шүү дээ. Тэр хорон санаатай ийм тийм бүр ингээд бичсэн аал хяд гэсэн гэдэг чинь бүр нэг тэрбум хүнээр шүтэж бүтээл тийм байж шүү дээ. Олон зүйлийг бодож олон биччихэж ном бичих болгонд хүн ухаан ордог. Тийм. Одоо би оюутнаас асууж за та нар нэг удаа нэг номыг дуустал уншсан оюутан байна уу гэж би асуудаг. Мэдээж бай та. За гараа өрг. Нэг ном дуустал уншсан оюутан гараа өргөдөг шүү. Яа на ийм амар юм тэр бичлэг харуулах хэрэгтэй шүү дээ. Ингээд та нар нэг ном уншсан уу гэдэг ингээд асуу. Тэгэхээр нөгөөдөл ингээд гараа 1-2 хүн гараа өргөх бэлгүй тий. Энэ бол зүгээр шууд илт одоо юу гэх юм бүр амар худлаа ярьчихлаа. Дараа нь би асуув. За та нар ээж автайгаа хамт ширээний ард сууж агаад ном ярьж оюуны төвшөнд нэг оройг өнгөрөөж исэн тийм нэг орой байна уу? Байхгүй. Бүгдээрээ зэрэгс сугаад зурхт үзсэн шүү дээ. Хоорондоо ямар ч харьцаа байхгүй. Хүн ёсны харьцаа байхгүй. Ээж аав хүүхдийн харьцаа байхгүй. Ээж аав хүүхдийн харьцаан дээр одоо яадгийн тэр би миний сонирхдаг юм ээжээ би энэ хараа шашин машин сонирхоод байна. Та энэ юу үгдгүүлээ. Би жишээ хэлээ л дээ. Японд одоо нэг тийм дэлгүр мэлгүүт орохоор нэг тийм муур байна. Гараа ингээд савсан тийм. Тэгээд тэр нь тавтай морил гэсэн тийм муур байд юм байна. Тэгээ монгол хэлэнд ч одоо муурын өөр нэр чинь жалар гэдэг юм байна. Тэгээ тавтай морил гэдэг чинь бас та залар гэдэг юм байна. Та дээшээ залар энэ төр хэр чинь тэр муур байна штэ. Тэр энэ одоо гэдгийг сүм хийдийн өмнө хоёр юм цагаан арслан гэдэг чинь бас л муур. Тэгээл тавтай морил гэж штэ гээл ийм ярин гэхэр чинь ээж ав сонирхгүй байхгүй. Тийм. Сонирхгүй байхгүй. Би сонирхоод идэг. Тэдний одоо чинь сонирхоод байдаг юм уу. Тэгэл гэр бүлэрээ нийлээд одоо юу гэдгийг хоол моол ингээд сайхан юм идэн гэдэг чинь л гачин сони юм яриад тий. Ямар ч философи ярих юм хайш юм. Ямар ч нийгмийн амьдралын харьцаа байхгүй шүү дээ чинь. Тэр чинь зүгээр энэ хүн өөрийнхөө жишээн дээр л гэж яах. Өөрийнхөө амьдралд нь л одоо тэр нийгмийн хайрцаа тэр эцэг ихтер нь тийм байдгүй юм биш үү? Бүл гэж хэлэхэд хэцүү болчиход шүү дээ. Гэр бүлийн бүтэц авчихсан. Ямар бүтэц? Яагаад бид нар нөгөө ажил дээрийн танаад энд чинь инженер техник хичээл дандаа эрэгтэй хүмүүс ажилладаг гэсэн. Зохион бүтээгч, засвар, үйлчлэгээ хийдэг. Тэр бүх эрчүүдийг бид нар яасан ажиллах болгочихсон. Тэгээд яасан энэ нийгэм зөвхөн эмэгтэйчүүдэд ажил болсон. Одоо өнөөдөр тэгэхээр нэг эмэгтэй хүн мундаг юм шиг харагдана. Эрэгтэйчүүдэд бид нар ажиллах болгох. Тэгэж гэр бүл бүтэц авчихад байна шүү. Үр хариуцлага хийчихсэн. Социализмын үед чинь яадаг байсан? Аав нь орой цалингаа аваад орж ирээд эрэгтэй хүн аав хүн маш хүндэр үнэтэй хүндтгэмээр хүмүүс байсан. Өнөөдрийн социализмын үед аав тэр нэг комбинат дээр ажиллаад ээж тэр төргөн дээр ажиллаад аль нь цалин авчирдаг л байсан шүү дээ. Тийм. За. Юу гэдэг вэ? Үг холдож өхөр яалаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Ингээд түр бичлэгээ зогсоё.